байцгаана. Өнөөдөр би та бүхэнд энэ бэлгийн боловсрал гэдэг намнасаа товч танилцуулгыг хүсэж байна. За хосын харилцаан дээр одоо бэлгийн асуудал, бэлгийн харилцаа гэдэг бол чухал байр суурийг эзэлдэг. Тэгээ энэ асуудлаа шийдээгүйс болоод үйл ойлголцол үүсэх. За дээр нь бүр салах тийм ээ асуудал хүртэл гардаг. Тэгэхээр энэ одоо үндсэн ажил дээр бид нар мэдэх ёстой нэг зүйл юу вэ гэх юм бол хүмүүст тийм ээ энэ бэлгийн гаж эмгэг гэж бас байдаг бахнэ. Тэгэхээр энэ парафилик гэдэг энэ гаж эмгэг маань өөр сэтгцийн юм асуудалд тооцогдож явдаг бахан тийм ээ. Тухайлбал ингээд эмэгтэйчүүд ингэж боддог байхгүй нөхөр маань намайг хүсгээ болчлоо. Тэгээ миний одоо хэрцэн урагдаад ч гэдэг юм уу би таргалаад ч гэдэг юм уу ингээд өөрийгөө голоод өөр юм бодоо яваад ижил нөхөр нь шаал өөр ийм гаж эмгэгийн нэгтэй хүн байх боломжтой байгаа байхгүй. Тухайлбал юу вэ гэх юм бол тийм ээ ямар нэгэн одоо бэлэг хэрэгтнээс өөр одоо биеийн хийх хэрэгтэн дуртай тийм жишээ нь фетиш гэдэг юм уу хүний хөлийн хурууг харж түүнээс тийм ээ түүнийг үнсэж илж тааж таашаал авдаг ч гэдэг юм уу. Тэгэхээр чи нөгөө нэг эмэгтэйчүүд ингэж бодоод байдаг байхгүй. Эрэгтэн мөөмөн дуртай бүсэн дуртай л гэж бодоод за түүн дээр ач холбогдол өгч мэс засалд орж одоо яаравчлан шийдвэр гаргаад идэг. Гэтэл таны суухыг суусан хүн чинь фетиш байх боломжтой байгаа байхгүй юу? Тэгэхээр чин та шаал димээ тийм ээ баахан зарлаг гаргаад дээр нь биеэр сэтгэлээр охирчих юм магадлалтай болчиход байна шүү дээ. Тэгэхээр мэдээч эрэг нь бол хувь хүний өөрийнх нь хүсэл тийм ээ асуудал өөртөө таалагдахын тулд бас тэгжээж болно. Гэхдээ юу гэж хэлэх гээд байна гэвэл одоо зарим эрчүүд тийм ээ фетиш байдаг шүү. За дээр нь одоо тийм эмэгтэй хүний энэ эд хэрэгтнээс гадна хувцас янз бүрийн юм одоо материал мэдэрч тийм ээ таашаал авдаг хүмүүс ас хүртэл байдаг. Жишээ нь эмэгтэй хүнийг ингээд тийм ээ юутаа шилэн дөркотойгоо байхад дуртай ч гэдэг юм уу. Янз бүрийн тийм материалтай хувцас өмссөн байхад дуртай байдаг гэх мэтчлэнгийн зүйлүүд байдаг. Тэгээд ингээл эмэгтэйчүүд одоо секс гингүүд нүцгэн л байх хэрэгтэй гэж боддог. Гэтэл таны нөхөр таныг хувцас өмссөн байгаасаа тийм ээ дотор хувцастай байгаасаа гэж хүсдэг байх боломжтой байдаг шүү дээ. Гэх мэтчлэн нөгөө нэг бидний мэдхгүйгээсээ болж бид одоо алдаа гаргаад идэг тийм ээ асуудал одоо болгоод идэг зүйлүүдийг мэдчих юм бол маш амархан хамтдаа ярилцаж шийдэх боломжтой ийм асуудлаа. Тэгээ ер нь альва өвчнийг тийм ээ зөв оншин тавьчих юм бол бид нэр эмчилгээд их хялбар байдаг тийм ээ. За энэ гаж эмгэгүүд дотор бас янз бүрийн хувийн орон зайг тагнах ч гэдэг юм уу танихгүй хүнд бэлэг хэрэгтнээ харуулж таашаал авдаг гэх мэтчлэнгийн эмгэгүүд байдгаа. Тэгээ бидрийг жоохон бахад бол годомжинд ингээ бэлэг хэрэгтнээ гаргаад зогсож байдаг хүмүүс аюух байдаг гэсэн. Одоо сүүлийн үед бас харагдах нь гайг болчиход байгаа тийм ээ. Гэх мэтчлэн. За тэгээ хавар болж чинь тийм ээ хаварч чинь тэгээд ийм янз бүрийн хүмүүсийн бас эмгэг сэдрэх асуудлууд байдгаа. Тэгэхээр бид нар энэ дээр бас тийм ээ болгоомжтой байж үр хүүхдүүдээс хамгаалах хэрэгтэй. За хүүхдийн бэлгийн боловсролын талаараас тустай юмнууд байдаг. Юу вэ гэвэл бид нар 2 настай хүүхдүүдээс эхлээд тий 2 3 настай хүүхдүүдэд чиний энэ одоо тийм ээ бэлэг хэрэгтэн бол чиний л зүйл үүнд ээжээс нөр хинч гар хүрэх ёсгүй. Тийм ээ хэрвээ хин нэгэн одоо энд гар хүрэх юм бол чи заавал ээжтэй хэлээрэй. Аавтай хэлээрэй. Чи мөн бусдын одоо бэлэг хэрэгтэнд тийм ээ зөвшөөрлгүй гар хүрч болдгоо маа энэ бол хувийн зүйл гэдэг одоо анхан шатны юугаар үсгээр бол тийм ээ үсгийг бид нар хүүхдүүдтэй зааж хэлж ингэж ойлгуулж ярьдаг байхын тулд эцэг эхчүүд өөртөө бэлгийн боловсралтай байх хэрэгтэй байна. За бэлгийн хэвийн бас үйл ажиллагаа. За энэ болохоор яг хосууд хамтдаа энийг уншаад надад ийм асуудал байна, чамд ямар асуудал байна гэд ярилцаж явах их чухал одоо сэдв байгаа шүү. Ялангуяа эмэгтэйчүүд бол оршил маш хэрэгтэй байдаг. Гэтэл дотроо л бодоод иддэг энэ намайг үнсэж таалжтай ингээд намайг одоо илэхгүй бахтаа ч гэдэг юм уу ингээд гордоо дотроо ингээд бодоод иддэг. Гэтэл үүнийг ярилцах хэрэгтэй. Хэлэх хэрэгтэй. Эрчүүдэд зааж өгөх хэрэгтэй. Бэлгийн харилцаа гэж штэ. Тэгэхээр харилцаа гэдэг бол хоёр талын харилцаа тий. Би юу хүсэж чинь, чи юу хүсэж чинь, би чамайг ойлгож чинь, чи намайг ойлгож чинь уу тий гэх мэтчлэнгээр энэ харилцааг бид нар
маш сайн одоо биелд хийх буюу тийм ээ босгох хэрэгтэй. Тэгээд энэ талаараа ер нь ярилцчихэж бид нар бэлгийн харилцаагаа хосууд маань сайжруулах боломжтой шүү. Тэг хараад хаад ер нь Монгол тийм ээ ялангуяа одоо манай үеийнхэн тэг 40-од насныхан бол энэ талаар ингээд хосууд хоорондоо ярих нь их маруухан байдаг юм болоо да. Харин залуучууд бол харьцангуй өөр тийм ээ нээлттэй болсон байгаа энэ тал дээр. За гих мэтчлэн за порно донтолтын талаар бас энэ дээр биз. Яагаад порно донтолт өнөөдөр тийм ээ өсвөр насны хүүхдүүдийн донд асуудал үүсгээд байгаа гэх юм бол өрөөндөө хаалгаа хачдаг тийм ээ. Эцэг эхчүүд болохоор энэ ингээл компьютер үзэлгээд яг юу үзэж байгааг нь мэддэггүй. Тэгэхээр яг юу гэж бид нар зөвлөдгөө гэвэл хүүхэд гар утас авахтаа зэрэгцээд parental restriction буюу эцэг эхийн одоо хамгаалтыг бид нар шууд хийж эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй өсвөр насны айл хэдийн янз бүрийн юм үдчих хүүхдийн утсыг ингээ аваад хориг тавина гэдэг бол бас өөрөө цаанаа аюух асуудал тавуулдаг тийм асуудал үүсгэдэг. Гэхдээ тэхээсээр харахгүй. Тэгээд дээр нь хүүхдүүд биеиндээ нэг уруу татах үзэгдэл бас их байдаг тийм ээ. Тийм болохоор бид нар энэ дээр нь бас анхаарлаа хандуулж энэ талаар бид нар хүүхдүүдтэй ер нь насанд нь тохирсон асуудлыг нь хөндөж ойлголтуудыг мэдлгүүдийг өгж явах хэрэгтэй. Хүн ер нь тэгээд мэддгүй юмнаас айдаг, болгоомжлдог тийм мэдээд ирэхээр эн чинь өөрөө окей энэ юм зүйл байдаг юм байна. Энэс ингээд урьдчилан сэргийлэх боломжтой шүү гэд ингээд ярилцаад явах боломжтой. За тэгээд хүүсийн төрөгдөх юм гээд тийм эмэгтэй олж төрчөөд байглаасаа би эрэгтэй гэдэг ч гэдэг юм уу. Эрэгтэй олчоод эмэгтэй гэдэг ч гэдэг юм уу юм асуудал үүсдэг. Тэгэхээр энэ яг яагаад бий болдгийг тийм ээ энэ биологийн гентэй ямар байдлаар холбогддгийг олдмол байдал нь яг яадгийг гэх мэтчлэн зүйлийг та бүхэн маань энэ бэлгийн боловсрал гэдэг намнаас уншиж мэдэх боломжтой шүү. За тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.